Улс төрийн дууны их наадам гэж нэг юм жил болгон зохиогддог гэсэн. Улс төрийн дууны их наадам тэгээд дуунууд ордог байсан, хамтлагууд их орно, дуучид орно. Тэгээ нэг бараг л 70-80-аад хамтлаг ордог байсан юм аа. Тэгээд тэрэнд чинь би бас хамтлагаараа оюутан багтаа ордог байсан юм. Тэгээд дараа нь өнөө улс төрийн дуу гэдэг нэг дуу зохиогч бас яг тийм юу болдог гэсэн. Тэгээд энэ үзэсгэлэн төгөлдөр их орон чинь тэр жил ороод нэг дугаар байранд орж ирсэн. Бавгийн лавсран. Бид нэр бав ахлах тийм л та. Тэгээд үг хүчж өгөөд цэрэг эх орны сэдвтэй гээд эх орны сэдвтэй тийм дуу хийж өгөөд шүлэг хийж өгсөн. Энд чи одоо 85 6 он юм уу? Энэ дууг анх эхлээд оюун гэрэлгээд нэг охин тэмцээнд ороход дуусан л да. 31 дугаар сургуулийн нэг охин байдаг гэсэн. Энэ хилийн цэргийн ангиудын хамтлаг дуучдаас бүрдсэн тийм концерт хийж исэн. Тэгээд тэр концертыг бэлдэх явц нь болохоор энэ бас нэг Улаанбаатар хотын хилийн цэргийн анги дээр өөнөрөө цуглаж бэлтжижсэн юм яа та. Тэн дээр байхад анх би энэ Батхуу гэдэг залуутай анх танилцчихсан. Батхуу бас тэнд бас алба хааж ирсэн. Тэгээд бид нар тэр концертыг бэлдэж явах явцад манай хүн надад энэ дууг дуулж үзүүлж ирсэн. Удам шаргал талын дээгүүр урд шаргал нарнадаа зэгээс хөмилөх нуурын манлаар зэрвэс сэрвэс салхи тоглоо амин ганцхан нутаг чамдаа. Тэгээд жил хагасын дараагаар би хилийн цэргийн ансамблд дуулж ирсэн. Тэгж яхтаа ерөөсөө энэ дуугаа бас тэр хилчин хамтлагт байхдаа дуулаагүй. Тэрнээс өмнө бол яг цэргийн ангидаа дуулдаг байж байгаа дуулагдаагүй бас 2 жил хагас хэрэгтэй болсон байсан юм доо. Ганцхан заяах нутаг минь та билээ. Анх одоо цаг үе залуучууд гэдэг нэвтрүүлгийг хийх болоод тэгээд энэ дээрээс өдөр хамтдаа Асхтын уурхаар Увс аймаг руу нэг явах үед анх дуулж гарсан юм доо. Залуучуудын одоо нарийн ширийн асуудлууд, ирээдүйн тэр янз бүрийн одоо бодол тэр үед чинь бүх юм хаалттай, хориотой байсан ийм үед одоо хийж исэн нэвтрүүлэг учраас айгүй их нээлтийг илүү их олж илүү их одоо шинчиллийг бий болгож бас чадсан юм сайн нэвтрүүлэг гэж боддог. Тэр үед бол одоо өнөөх шиг юм хэдэн зуун телевиз Монголд байсангүй шүү дээ. Ерөөсөө монголчуудын үздэг, орой сууддаг, хардаг ганц зүйл бол Монголын үндэсний телевиз байсан. Ингээд цаг үе залуучууд бол хөдөө тамилт аваад тэр чинь хот, уус, баян гэлгий гэдэг энэ баруун аймагуудаар явсан. Тэгээ бид нэг хэдэн уурхаан залуучуудтай хамт тэр бүгд өндөр уус шүү дээ. Цастай хүмүүстэй хүүтэн сэрүүн байсан. Тэгээд доороосоо тэр уурхаач нухдаг ус бүгд тэр өндөр уулыг чинь дундаас дээш нүнүүд ингээд нүхлээд цаашаага битүү ороод ингээд бүр цаашаа ингээд гудамжлаад явцсан. Тэгээд тэндээс л одоо мөнгө авч эхэлж исэн л үйл дээ. Тэгээд тэрлүү ноч газар дээр нүзээгээл хэдүүл машин жуух арга байхгүй. Тэгээд одоо застаад ингээд алхаал байдаг, амсгаатаал байдаг, яваал байдаг, харагдаал байдаг хүрдгүү. Тэгээ нэг ядраад суухгүй. За ерөөс амраа хэдүүл жоохон амраа гэдэг. Тэгсэн чинь тэн нэг гитартай 35-ын нэг банзан гитар барьсан залууч яваал Даашкач одоо манай группийн бас нэг уран бүтээлч нөхөр хамт яваал. Тэгээд Даашка тэгэхгүй нэг амранга хэдүүлээ нэг жоохон дуунгчгүй гэдэг. Би Даашкагийн чинь юунд дуулдаг муулдаг ерөөсөн огт ойлголт байхгүй. Ер нь башаа би ч биш тэр үед бол монголчууд бол нэг Даашкаг нэг дуучин өдөө одоо Монгол улсын гавьяат жүжигчин болтлоо дуулдаг нөхөр гэж бол огт санаагүй байсан байхгүй. Ядсан юм уу гэдэг чинь нэг жоохон тогнол гэж. Яг дэмий байж хаар чи нэг бидний тамхи татах чи нэг аяа татах гэдэг. Тэгэл дуус хөөе. Аваа шүү. Даажгүй. Тэгэхээр яг уран бүтээлч ус сэтгэхэд чи нар сар ягаал цастаа уулмуул харагдаад палааны их гоё байхгүй. Цаатлаар нь уулын оройнууд гараад, үйл гараад, нар гараад энэ дуулж байгаа дууны үг маань ч гэсэн тэрнтэй аягүй зохицолдоод. Тэгэхээр манай Машкаг зураглаач үзсэн. Ой Машка чи нэг авчих нэвтрүүлгийн нундар бас нэг сэргээж шигээд бас сонир байж магадгүй гэд. Тэгээд за 1 2 3 явлаа Даашка дуугаа гэдэг гэсэн чинь одоо энэ хит болоод байгаа юм дуу анх
тэр застай Алтан улсын тэнд Даашка анх тэр дууг дуулж тийм ээ. Бид кайф авч нэвтрүүлгэнд чимэг болж. Тэгээд нэвтрүүлгээр гараад тэгээд Даашка ч н хөөрхи одуулваа. За нэг сайхан дуу авчаал дээшээ хөдлөхийд. Талын дээгүүр урт шаргал нарнадаад зэгс хөмилөх нурын мандлаар зэрвэс салхи тоглоо альмэн ганцхан нутаг чамдаа чингүний хайртайгаа алтан нарыг сонсдуулж чамдан би хэлээ хайримэн эрднийндээ та билээ ганцхан заяах нутаг минь та билээ тэгээд энэ нэвтрүүлгээрээ тэр дууг оруулснаас хойш энэ дуу ард түмний одоо хайртай дуу болсон. Ингээд Даашка дуулт юм байна, бас дуулахтаа гайгууд дуулт юм байна, авьяастаа нөхөр юм байна гэд. Тэгээд Даашка ч н одоо тэрэндээ урамшаад хүн болгон Даашкаг л одоо хүй авааштай чийл гэж бас нэг жоохон урам өгж өнгөрөөсөн байлгүй. Тэгээд 1990 оноос хойш Өвтөнгөр хамтлаг байгуулагдаад энэ дууг бол найруулгын арай өөрөөр хийжсэн. Эхний энэ цоороор үлээгээд байгаа энэ ая байна шүү дээ. Энэ ая нь бол ер нь яг анханасаа бас байсан ая. Одоо би тэр Батгуугаас дуугаа сурч авахад энэ аяыг урд нь манай нөхөр тоглодог байсан байхгүй гитар дээр тий. Дарара дарарарара 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 гэж тоглоно гэл тий. Тэгээд тэрний дараагаар дуу нэхлэнэ гэл. Тэгээ зааж өгчсэн. Тэгээ яг энэ аяын нь бол бид нар яг тэр хуучных нь яваар нь хийжсэн. Анхных нь одоо яг хөгжмийн зохиолчийн өөрийнх нь зохиосноор. За тэгээд хоошоо бол ерөнхийдөө найруулгуудын манай хөгжимчд маань, хөгжмийн зохиолчд маань бас өөрсдөө жоох янзлаад нэлээд сайжруулах маягтай тий. Даашкагийн хоолоо бол үнэхээр сайхан шүү дээ. Даашка чи ерөөсөө яг дууг бол их сайхан гоё амьдруулж их сэтгэлээсээ маш сайхан дуулдаг л та. Үнэхээр сайхан дуулдаг. Сараа энэ хоёр бол их сайхан дуулсан. Нэр нь их урталтай. Хүмүүс болохоор дээгүр доогуур гэд нэр өгсөн байдаг. Миний хувьд бол энэ жинхэнэ нэр нь бол үзэсгэлэн төгөлдөр байна. Цагаан үсийн цагуур хурд шаргал нарнадаа зэгс хөмилөх нурын мандлаар зэрвэс салхи тоглоо аймэн ганцхан нутаг чамдаа чингүний хайртайгаа алтан наран сонсдуулж чамдаа би хэлье хайримэн эрднийндээ та билээ ганцхан заяах нутаг минь та билээ олон оддын дагуу оргил усын дээгүүр очих хэрэгтэн зүг хүсэж хайрын дүүрээ хүрэх
хасын гялба тостоо хатун сэтгэлээр бүсээ догорне модон шаргал талын дээгүүр хортын дөл шиг татаа ус цэглэх хасын асад орт хавын бодод хөрөө хасын ирээдүй хүсэл чамдаа игнэх түнч хайртайгаа Агнан саран сонстолдож инхри чамдаа хэдье хайрine эрхмин дэт табидэ ганцхан заяа нутаг мен табидэ Алтын отдын тағур Аргылсын дегур Açıq yüreğin zut Kusik hayrin dume Hurikasın gelba Tosta Hatun sikler butse Doğurme Алтын отдын тағур Аргылсын дегур Açıq yüreğin zut Kusik hayrin dume Hurikasın gelba Tosta Hatun sikler butse Doğurme